Одоо энэ өөрийгөө танилцуулахад эсвэл эргэн тойрныхныгоо танилцуулахад хэрэг бол 20 үеийн жишээгийн орчуулгатай нь харъя. Нэгдүгээрт aimer хайрлах, дурлах, таашаах. J'aime voyager. Би аялах дуртай. Aller явах. Je vais à l'école tous les jours sauf le dimanche. Би нямгаргаас бусад өдөр сургуультай явдаг. Avoir байх, эзэмших, ямар нэгэнтэй байх гэсэн үг тийм. J'ai 20 ans. Би 20 настай. Avoir besoin de тиймэр ямар нэгэн хэрэгтэй байх. Besoin гэдэг бол хэрэгцээ шаардлагыг хэлдэг тийм. За, j'ai besoin d'un stylo. J'ai besoin d'un stylo. Надад нэг үзэг хэрэгтэй байна. Écouter, сонсох. J'écoute de la musique française. Би Франц хөгжим сонсдог. Écrire, бичих. J'écris une lettre à mon ami. Би найздаа захидал бичиж байна. Être, байх, орших. Je suis étudiant. Би бол оюутан. Étudier, судлах. J'étudie le français. Би Франц хэл судалж байна. Faire, хийх. Je fais du sport le week-end. Би амралтын өдрүүдэд спортоор хичээлдэг. Habiter, амьдрах. J'habite à Улаанбаатар. Би Улаанбаатарт амьдардаг. Lire, унших. Je lis un livre en français. Би Франц хэлээр ном уншиж байна. Parler, ярих. Je parle mongol et français. Би монгол францаар хэлээр ярьдаг. Partir, явах, хөдлөх. Je pars en voyage demain. Би маргааш аялалд гарна. Préférer, илүүд үзэх, таашаах. Je préfère le thé au café. Би кофеноос илүү цайнд дуртай. Regarder, харах, үзэх. Je regarde un film avec ma famille. Би гэр бүлийнхэнтэйгээ гэр бүлээрээ кино үзэж байна. S'appeler, нэрлэх, дуудах, нэртэй байх. Je m'appelle Алтан. Намайг Алтан гэдэг. Se lever, босох. Je me lève à 7 heures. Би 7 цагт босдог. Se présenter, өөрийгөө танилцуулах. Je me présente, je suis Paul. Би өөрийгөө танилцуулъя, намайг Paul гэдэг. Travailler, ажиллах. Je travaille dans un café. Би кафед ажилладаг. Venir, ирэх. Je viens de Mongolie. За, би Монгол улсаас ирсэн гэнэ. За, одоо энэ зүгээр яг ингэж яваад ирэх гэдэг үйлдэлээс гадна гарал үүсэлтэй байхыг хэлдэг шүү. За, жишээ нь Je viens de Mongolie. Би яг одоо Монголоос ирээгүй байж болно шүү дээ. Гэхдээ би Монгол хүн гэдгийг бас ингэж хэлдэг шүү. За, энэ доор нэг юм 15 тоо байгаад хичээлд оролдоо явдаг хүмүүс бол мэдэн тийм ээ. Энэ 20 үйл үгийг хамгийн багадаа 15 удаа унших юм бол уншихтаа өөрийнхөө дуу хоолойг сонсгоц хэмжээнд тэгээ миний амнаас гарч байгаа авиачихээр дамжаад эргээд нэг мессеж бол орж ирэх хэмжээнд чанга тод унших юм бол хэл ам зөвшрөөд сайхан болохын бэлтгэл хангагдаж байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ дээр нэг уншаад бүр хэлээд хоёр ингээд тэмдэглэгээгээ хийгээд яваад гаасай гэж ийм хүснэгт өгдөгөө. За түр баяртай.